За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли Тарот ээлжид мэргээрээ уулзах гэж байна. За ингээд YouTube сувагтай маань үргэлж цуг байдаг, дэмждэг. Та бүхэндээ маш их баярлалаа. За Росли Тарот маань private groupтэй буюу membership хаалттай groupтэй болж байгаа. Зөвхөн хаалттай group дээр нэмэлт уншлагууд маань орох буюу хаалттай групп маань 3 сарын хугацаанд үргэлжилнэ. За яагаад тэгэхээр ер нь бол Тарот мэргэний хугацаа одоо богино гэдгийг та бүхэн маань мэдж байгаа. Тэгэхээр би 6 сар гэж тэгж урт хугацаа авахгүйгээр 3 сараар хаалттай группүүдээ үүсгээд яг тухайн үедээ шинэ нэмэлт уншлагуудаа ингээ оруулаад явах болсон. За тэгэхээр та бүхэн маань membership группийн талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол пэйж болон Instagram хаягаар надтай холбогдорой. Тэгэхээр нэг удаагийн нэмэлт төлбөртэй уншлага гэж байхгүй болсон буюу нэмэлт уншлагууд маань хаалттай групп дээр орохоор болсон шүү. За өнөөдрийн маань сэдв мөнгө санхүү. За энэ бол 2025 оны эхний улирал буюу 1, 2, 3 дугаар сарын төлөв байдлын уншлага болох нэ. За тэгэхээр өмнөх жил ямар байсан, одоо ямар өөрчлөлт гарч эхлэх гэж байна гэдэг ер нь бол ийм уншлага шүү. За тэгэхээр нэмэлтээр уншлага өнөөдөр орж байгаа буюу нэмэлт уншлагын хувьд 2025 оны мөн эхний улирал буюу 1-3 дугаар сарын хайр дурлалын төлөв байдал өмнөх онтой болон одоо ингээд харьцуулсан байдлаар ерөнхий бас төлөв ингэж орж байгаа. Бүгдээрээ группүүдийнхаа сонголттой танилццгаая. За нэгдүгээр групп маань gift гэсэн ийм гоё бэлгэний зурагтай. За хоёрдугаар групп маань Sudden Wealth гэсэн ийм гоё те азийн ийм хүрттэй сонголт байна. За 3 дугаар групп маань Unexpected Income гэсэн 3 карт маань байна. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдаж, татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхний маань хувьд 2025 оны эхний 3 сард мөнгө санхүүгийн хувьд ямар өөрчлөлт орох вэ гэсэн ийм уншлага болох нэ. За ер нь бол маш гоё ийм картын сонголт хийсэн байна. За тэгэхээр 2024 онд ер нь ямар хуу байсан? 2025 онд хэр зэрэг өөрчлөлт хийж орж ирж байгаа вэ гэдгийг бүгдээрээ харьцуулсан байдлаар болно. За 9 of cups-аар хэлж байна. Moon, Queen of Swords, Eight of Pentacles, 9 of Wands, wow, Devil, 7 of Pentacles. Эдгээр группийг сонгосон хүмүүс маань 2024 онд үнэхээр санхүүгийн хувьд маш чаленжтай жил болж өнгөрчээ. За 2025 оны эхний 3 сард санхүүгийн байдлын өөрчлөлт Page of Pentacles, Three of Pentacles, Emperor, wow, 10 of Cups, Temperance, Judgment. За доод талдаа Hierophant, 6 of Pentacles, 4 of Wands гэсэн картууд маань гарч ирлээ. За тэгэхээр бүгдээр ямар ч байсан gift гэдэг маань ер нь бол ямар утга учирыг илэрхийлж байгаа вэ гэдэг дээрээ 3 карт авчи. За gift. Ten of Pentacles, 5 of Swords, Temperance. За энэ хүү 3 карт маань gift гэсэн картны маань тодруулга олж гарч ирж байна.
За тэгэхээр ер нь бол 2024 онд бол 1-р группийг сонгосон хүмүүс маань маш чаленжтай юм байжээ. Ер нь бол 2024 онд мэдээж тэ хүн болгон за одоо өстой жинхэнэ ураад өгнө гэдэг нэг ийм юутай ордог шүү дээ. Энэ дээр бол яалтчгүй яг өөрийнхөө бие хүсэл мөрөөдлийг 2024 онд биелүүлж чадна гэсэн бүр юм маш гоё юм итгэлтэй буюу эхний хэсэг бол магадгүй энэ эхний одоо 2024 оны эхлэл хэсэг бол ажил бол маш бүтэмжтэй байсан те бүх зүйлс маш гоё хэвийн санхүүгийн байдал окей гэд ингээд ер нь бол болж шүү гэсэн маш юм гоё итгэлтэйгээр эхэлж байсан бол ер нь бол ингээд алсуураа асуудлууд ингээ гараад эхэлсэн байна. За ер нь бол үнэхээр ингээд тэ хүсэл мөрөөдлийнхаа төлөө та ажилласан уу гэвэл тийм буюу Air of Pentacles карт бол маш их ажилласан тий бүр өөрийнхөө хамаг хүч чадал юу гэдэг оюун ухаан өөрийнхөө тэр ажил дээр одоо мастер болтлоо ингээл хичээл зүтгэл гаргаж ажиллаж байна. Гэтэл бол үнэхээр асуудлууд гарч ирсэн. За энэ Nine of Wands карт бол ер нь бол тий маш олон ажил дээр асуудлууд гарсан, санхүүгийн хувьд хүндрэлүүд учирсан. За энэ бол таныг яалтчгүй ийм асуудалтай тулгарсан гэсэн ийм картууд байна. За Moon карт бол ер нь бол яг бодож исэн зүйлс яг өөрийнхөө бодсноор бол болсонгүй тий. Moon бол жоох юм юу гэдэг төөрөгдөл одоо онцгүй ямар нэгэн тийм санхүүгийн хувьд жоох юм нэг саад доторл гэж юу нь бол ойлгож болно. Queen of Swords карт бол тэ яг ийм асуудал эхний үедээ бол окей явсан. Дараагийн үед ийм асуудал гарч эхлэнгүүт үгүй ээ те би энийг бол хүлээн зөвшөөрөхгүй. За би Moon буюу энэ нэг өөрийгөө хорлож сүтгээд байгаа те энэ онцгүй бодлоос би өөрийгөө ангижруулахгүй бол миний хувьд бол те энэ бол одоо миний хүссэн зүйл биш юм аа гэдэг. Энд бол дахиад ингээд шийдвэр гаргасан байгаа байхгүй. За үгүй ээ би ажиллаж чаднаа гэх. Гэтэл энд ажиллаад явж итэл нэлээ ийм шантрал орж ирээд за сүүлдээ бол энэ одоо тэ ийм гоё гараанасаа гарсан бол буцаад энэ маань devil буюу энэ ажил буюу энэ санхүү мөнгө тэ одоо юу гэдэг энэ хүү асуудал нь танд одоо орхиж болохгүй орхичоор одоо бүр магадгүй маш их дампуурал үүсэн ч гэдэг юм уу те бичиг цаасны маш их асуудалтай эсвэл бол тэр харилт одоо цуг ажиллаж байгаа компани ч гэдэг юм уу хувь хүн ч гэдэг юм уу те эднэрт нь одоо яг ингээд шийдвэрээ гаргаад одоо ажилласаа гарна гэх юм бол гарах боломжгүй байдал үүссэн. За компанитай байлаа те хамтрагчтай байлаа хэдэр хамтрагчаасаа салах боломжгүй буюу та хоёрыг яг ийм devil буюу энэ гинж ингээд холбочихсон санхүүгийн байдал сайн уу гэвэл бол биш хэрнээ ингээд цугтаа байхаас тэ үргэлжлүүлэхээс өөр замгүй болгоод ер нь бол ингээд маш их ийм алдагдалт ер нь бол өрсөн буюу эхний гараанаас гарсан тэр гоё ингээд нөгөө мэдрэмж маань одоо ийм devil болж одоо ер нь бол энэ оны төгсгөлөө хийгээд за санхүүгийн хувьд бол яг өөрийнхөө төлөвлөсөн зүйлд бол хүрч чадсангүй. Гэхдээ энэ зүйлийг бол засаж залруулах боломжтой гэсэн ийм итгэл найдвар бол яалтчгүй байгаа буюу Star карттай байна. Мэдээж энийг бол Devil-гийн карт бол яаж ч болохгүй ийм үргэлжлүүлэх ёстой ажил байгаа учраас энэ дээр үр шимээ хүртэхийн тулд хичээгээд үзье гэсэн ийм одоо нөгөө итгэл найдварыг тэгээд ингээд 2024 он таны хувьд ингээд өндөрлөж байна. Энэ бол нэлээд чаленжтай байна те. За 2024 онд те яг л нөгөө gift карт маань юу байсан бэ гэхээр эхний карт буюу Nine of Pentacles карт маань те ийм гоё гараанаас эхэлж байгаа шүү дээ те. Ер нь бол орж ирсэн үү гэвэл орж ирсэн те. Эхний үедээ бол маш гоё окей те. Стал нөгөө бэлэг өгч байгаа юм шиг л болж шүү те. Одоо энэ яг энэ ирчээрэл цаашаа явна шүү гэд ингээд бодож байтал яалтчгүй л энд ингээд ер нь бол алдагдал хүлээсэн боцноос буруугаар иргсэн одоо тэ карьерийн хувьд
жид юм уу өснө гэж бодож исэн бол тухайн карьертай байсан тэгээ болохгүй гэдгийг ойлгосон ер нь жоохон бууж өгсөн нэг ийм карт байгаа байхгүй. За тэгэхээр Temperance карт бол яг одоо энэ Star карттай би адилхан гэж хэлдэг те. Ер нь бол Temperance бол яг өөрийнхөө темпераментыг олох те, өөрийнхөө яг ийм нөгөө энергийн гол цэгээ ер нь одоо нөгөө сэтгэл зүй бодол санаагаа яг ийм зэгцтэй байлгах гэсэн ийм карт. Тэгээд дээр нь яг Star карттай адилхан хийлэнг буюу одоо юмсыг арай гоё ингээд те итгэл найдвараар харж байгаа л гэсэн ер нь бол ийм ойлголт шүү. За тэгэхээр ер нь бол 2024 он бол таны хувьд санхүүгийн хувьд ер нь бол жоохон асуудалтай жил болж өнгөрчээ. Гэхдээ итгэл найдвараа аваад 2025 он руугаа орж ийна гэж харж байна. За тэгэхээр 2025 оны эхний 3 сар буюу эхний улирал бол маш ер нь бол тунжиг дайжгүй гоё нэр гарч ирлээ. Юу вэ гэхээр Page of Pentacles карт бол одоо те бүхнийг одоо шинээр хэлж болно. Тэ хичээх хэрэгтэй шүү гэсэн ийм гоё карт, шинэ боломж гарч ирлээ. За энэ Three of Pentacles бол хамтдаа ямар нэг зүйлийг хийж түүний ард гарах гэсэн ийм карт. Магадгүй та өөр хамт олонтой болоод энэ Devil хамт олноос ч юм уу те хамтрагчаас салаад өөр хамт олонд руу орсон байх боломжтой буюу одоо нөгөө карьерийн шилжилт хийсэн байх боломжтой байна. Нөгөө талаасаа энэ хүнтэйгээ харилцан тохиролцоод одоо ингээд те Page of Pentacles буюу зөв голдролдоо орж ингээд дараагийн алхмуудыг хамтарч хийх ийм гоё ингээд боломж гарч ирлээ. За Emperor карт бол маш гоё юм стратеги те одоо нөгөө төлөвлөгөөтэй эхэлдэг ийм карт байдаг. За тэгэхээр Emperor карт харж байгаа те шатрын нүүдэл барьчихсан. Ер нь бол нэлээд ингээд алсыг харсан те нөгөө өстой vision хичээр өөрийнхөө алсын хараа амьдралын те бизнесийн зорилгоо ингээд харчихсан. Би яг хэрхэн нүүдэл хийх вэ гэдгийг ер нь бол маш сайн мэддэг болсон байна. За ингээд өстой 1-р группийнхандаа бол баяр хүргье. Яа тэгэхээр өмнөх алдаанаас аягүй гоё сурцаж чадсан буюу 25 оны эхний 3 сартаа та бүхэн маань ингээд шинэ боломжийг аваад ингээд зөв ингээд те тактикаар гоё ажиллаж чадах юм бол за 10 of Cups буюу үнэхээр те энд 9 of Cups байгаа те 2024 оны эхлэлдээр та 9 аягтай эхлээд уналтанд орсон бол 2025 оны эхний 3 сартаа та хичээж чадаад энэ алдаан дээрээ суралцаж чадах юм бол энийг нэг капсаар нэмээд ингээ 10 капс буюу таны сэтгэл санаа эмошн бол бүр маш гоё юм нөгөө одоо болох ийм боломжтой байна. За Temperance бол энэ дээр байгаа тий. Дахиад Temperance гарсан. За тэгэхээр Temperance бол ер нь өөрийнхөө яг сэтгэл зүйг нэг чигтэндээ төв байлгаарай тий. Ер нь бол ингээд ийш тийшээ өсчээд байхгүйгээр яг ингээд өөрийнхөө гол төв зэгийг олоод ямар ч зүйлд айгуу гоё ингээд нэг тийм тайван ухаалгаар шийдвэр гаргах нь таны хувьд бол маш одоо зөв юм а гэсэн ийм карт байна. Тэгэхээр энд Temperance гарсан те. Тэгэхээр жилийн төгсгөлд бол яалтчгүй Temperance буюу ер нь бол алдаагаа ойлгоцсон, ухаарсан. Одоо ямар нэгэн зүйл болоход бол ингээд нөгөө энд те 2024 онд байгаа шиг ингээд айхтар ингээд савчаад авахгүй нь шүү дээ. Толгоогоо өвтгөөл те, зовоол, зүдрээл одоо энэ хамтрагчтай болохгүй байна гээл те ингээд бүх юм болохгүй талаас нь хараад ингээд маш их шаналсан байгаа байхгүй. Гэтэл бол одоо бол аюу гоё те болохгүй байгаа ямиг хүртэл ингээд тавьж явуулж чаддаг ийм чадвартай болсон байна. За Judgment карт бол яг л энэ байхгүй маш гоё юм те нөгөө релиз хийж байгаа. Хуучнаа релиз хийж чадлаа те 2025 оны эхний 3 улирал бол таны хувьд бол маш гоё эргэлтийг хийх улирал болох нэ. Тэгэхээр амжилт хүсье гэж хэлмээр энерги бол маш гоё өөрчлөгдөж гарч ирж байна. Алдаанаасаа суралцж जैन дээр нэтгэл найдвар бол алдаагүй учраас гоё ингээ шууд үргэлжлэлийг бол айгүй гоё авч чадлаа. За Hierophant карт бол ер нь бол яг маш юм гоё Temperance карттай төстэй бүх зүйлийг гоё ингээд ойлгосон, ухаарсан те дээшгээ ингээ шат яваад тэнд нэг гэрэлтэй. За окей одоо би бол яг яаж ажиллахыг бол мэднэ гэсэн ер нь нэг юм
мэдрэмж бол айгүй гоё те одоо энэхүү ажлаа одоо ингээд цааш нь лид хийгээд явах маш гоё боломжтой ийм зүйл байна. Four Wands карт бол happiness-ийн карт байдаг те. За энэ хойдолтой ийм нэг гэр нь одоо ингээд нэг гоё те дөрвөн баг нь гал ингээд асчихсан. Ер нь бол ингээд маш гоё баяр тэмдэглэж байгаа. За тэгэхээр баяр бол тэмдэглэх нэ. Та энэ дээр ямар ч исэн гоё шинэ боломж гарч ирнэ. Six of Pentacles бол одоо те өмнө нь та магадгүй одоо ажиллаж байж болно, бизнес хийж болно. Өөрийнхөө яг ингээ хүссэн одоо тий бүх ингээд өөрөөс шалтгааллах маш гоё ингээ ажлуудыг хийсэн хэрнээ яг өөрийнхөө ажилд таарсан мөнгө санхүүгийн одоо хувьд ашиг олж чадаагүй ч гэдэм үү те цалингаа нэмүүлж чадаагүй ч гэдэм бол одоо энэ таны хүлээсэн хүлээлтийн хариу бол маш гоё гарах буюу одоо бол нөгөө equal giving те чи юу хийж чадчихээн чамд би яг тэр одоо мөнгийг те санхүүг санал болгоно гэсэн ийм гоё одоо өгч байгаа карт байгаад. Тэгэхээр ер нь бол нэгдүгээр группийнхан бол gift гэдэг энэхүү сонголтыг авсан нь бол учиртай байжээ буюу 2025 оны эхний улиралд бол та бол үнэхээр л алган дээрээ гоё ийм гоё бэлэг авах нэ. За маш гоё эхлэл тавигдаж байна шүү. Тэгэхээр нэгдүгээр группийнхан маань хичээгээрэй гэж хэлээ. За ингээд үргэлжлэл байгаа буюу яг энэ зарчмаараа 2024 оны хайр дурлал 2025 оны эхний 3 сарын хайр дурлалын төлөв гэж нэмэлт уншлага орох нэ. Бүхэн маань нэмэлт уншлагыг маань үзхийг хүсэх юм бол хаалттай групп буюу гишүүнчлийн группт бүртгүүлэх нэ. За ингээд нэгдүгээр группийн маань уншлага энэ хүрээд дуусч байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын маань гинтийн гоё те одоо ашиг гэсэн ер нь бол ийм карт сонгогдчихээ. За тэгэхээр бас гоё азтай зүйл тохиолдох гээд байна уу. За бүгдээ эхний эндэлтаа 2024 оныхоо ерөнхий төлөв энд 25 оныхоо эхний 3 дугаар сарын төлөв байдлыг ингээд харьцуулсан байдлаар бүгдээ аваад ирэх болно. За ингээд 2 дугаар группийг сонгосон буюу садмуу байдалд сонгосон хүмүүсийн маань 2024 оны санхүүгийн төлөв байдал ямар байсан бэ? За нэлээл тогтвортой л байж тэл гэж эхний карт гарч ирж байна. За 2 дугаар карт маань Magician, 3 дугаар карт маань Ace of Cups, 4 дугаар карт маань Nine of Swords, Nine of Wands, Queen of Swords. За окей, доотлоо Four of Pentacles, Two of Pentacles, Seven of Swords. За садмуу гэд картн дээр бүгдээрээ тодруулга авчи. За ихүү карт маань за Nine of Cups, Lovers, Ten of Pentacles. За ер нь бол 24 онд тунчиг дажгүй жилүүд байжээ. За нөгөө талд нь 2025 оны эхний 3 дугаар улирал таны санхүүгийн амьдрал хэрхэн өөрчлөгдөхөөр байна вэ? За Nine of Wands, Hierophant, Six of Pentacles, Queen of Pentacles, Emperor, Two of Pentacles, Four of Wands, Temperance, Ten of Cups. За ер нь бол nice шүү. Нэгдүгээр группийнхан маань бас их гоё одоо өөрчлөлттэй юм уншлага болсон. За хоёрдугаар группийнхан маань бас ер нь бол тунчиг дайжгүй буюу ер нь хүмүүс маань айгүй их гоё юм
төлөвлөгөөтэй ажилдаг болж байгаа гэдг нь айгүй мэдрэгдэж байна. Нэгдүгээр групп дээр мөн Emperor карт маань гарсан, мөн Ten of Cups бас гарсан байгаа. За тэр яг уу. За ер нь бол 2024 онд бол та яалтчгүй ер нь нэг айхтар одоо зүйл рүү эрчтэй орохгүй мөн маш том эрсдлийг хүлээхгүй гэсэн ийм тактиктай буюу hanged man те одоо байгаа зүйлээ яг ингээд урсгалаар нь ингээд ер нь бол явуулчихъя гэсэн ийм л нэг тийм тэгээ нэг хит өндөр зориг бол би тавиагүй байна л гэж ер нь бол харах гад байна. За тэгэхээр hanged man-аар эхэлж байна. Hanged man маань ер нь бол тэ зогсолт хийгээд нөгөө их одоо ашиг олсны дараа нэг төрдөө ингээд нэг тийм зогсолт хийнэ гэсэн нэг үг байдаг шүү дээ. Яг тэрэн шиг ер нь бол энд айгүй зогсолт хийж одоо ингэж бүх зүйлийг эргцүүлж бодох буюу нэг жоохон тайван байх ийм нэг сонирхолтой ийм жил болсон байна. За magician бол ер нь бол тэ ер нь яг том шийдвэр гаргалт дээр нь бас ийм гоё манифест хийх тэ ер нь бол ийм карт байгаад идэг. За тэгэхээр энэ карт маань за энийг дараа нь тодруулчих. За тэгэхээр ер нь бол ингээд hanged man жоохон зогсонго байгаа учраас Air of Cups буюу ер нь бол ингээд тэ танд ингээд одоо таны сэтгэлийг зовоох альва зүйлээс та бол ингээд жоохон холдоод ингээд орхиж явж чадсан ийм жил болсон байна. Тэгэхээр өөрийгөө би бол маш сайн амрааж чадсан жил байна л гэж хэлэх гээд байна. За Nine of Swords, Nine of Wands карт маань энэ бол нэг ийм ертөнцийн туйл юм шиг байна. Нэг нь ингээ маш эрчтэй, нөгөөх нь бол ийм одоо шархцсан цэрэг гэсэн нэг ийм карт байгаа даа шүү дээ. Ер нь бол байнга ингэж одоо асуудал маш их одоо тулгарсан ч гэдэм үү те. Тэгэхээр би энэ удаадаа бол энэ картыг юу гэж тайлбарлаж байна гэхээр hanged man байгаа. Дээдлэлт нь энд нөгөө Four of Pentacles карт маань байгаа учраас таны хувьд бол яг одоо те ийм эрчтэй байхыг бас нэг хүссэнгүй. Дээр нь эрсдлийг тооцоолсон учраас ямарваа нэг эрсдэл хийх алхмыг бол үнэхээр хийхийг хүссэнгүй. Ер нь бол маш нам жим ийм он өнгөрчээ. За Queen of Swords бол ер нь те одоо энэ зүйлдээ шийдвэрээ гаргачихсан. Буюу за энд бас л ийм нэг те зүхтах ийм карт байгаад байна. Тэгэхээр өөртөө бол яг ийм олон асуудал овоолохыг хүсээгүй буюу энд Air of Cups, энд Seven of Swords карт бол хоёулаа л те ер нь бол зүхтах гэсэн л ийм карт ахгүй no way буюу өөрт чинь юм таалагдахгүй байгаа зүйлээс хол байж чадсан ийм л нэг ийм санхүүгийн хувьд те бас айгу зөв алхам болсон л гэж би бол харах гээд байна. За тэгэхээр Two of Pentacles бол яг л нөгөө choice те гэхдээ энэ choice бол тасралтгүй үргэлжилдэг буюу нөгөө infinitive ийм нөгөө символтай байгаа даа. Тэгэхээр та бол яалтчгүй л байгаа ингээ хөрөнгөө сэтгэл одоо өөрийнхөө байгаа зүйлд сэтгэл ханамжтай буюу маш их ийм тайван те өөрийгөө айгу контролдож чадсан аль алин руу ингэж хэвээгээгүй хит их мөнгө олж өөрийгөө зовоохыг хүссэнгүй хит доошоо унаж өөрийгөө бас нэг тэгж бас зовоосонгүй гэдэг юм үү те ер нь бол яг л ингээд бүх юмыг тааруулсан л гэсэн үг. За тэгэхээр Saturn Vault бол яалтчгүй энэ дээр бол та юу яасан бэ те эхний нөгөө нэг энд хэлээд байгаа шүү дээ та өөрийнхөө олсон зүйлд маш их сэтгэл ханамжтай буюу байгаа зүйлээ ингээд тас барьчихсан ер нь бол ийм жилүүд байсан буюу 2020 бүр 3 онд гэсэн үг. Ер нь бол ингээ мөнгөнийхөө их усрыг олчихсон. Ажил төрөл бол маш гоё бүтэмжтэй, хамтрал бол маш гоё бүтэмжтэй буюу гинтийн ийм гоё санхүүгийн нөхцөл байдалтай үүссэн. Та ер нь бол бас гоё мөнгөтэй болж чадсан 23 онд. Тэгэнгүүт 23 оныхоо мөнгийг 24 ондоо тэгээ өөрийнхөө ерөнийхөө мөнгөч вэ, тэгээ цалинж бэ. Яг тэрийгээ гоё доктортой ер нь бол яг ингээл аваад өөрийнхөө бүх зүйлд хүргээд ингээд асуудалгүй ингээд амьдраад энэ 24 он бол ингээд дууссан байна. За 25 оны санхүүгийн байдал бол ер нь бол nice бас
тий. За тэнгууд одоо Nine of Wands карт маань ер нь бол яг ингээд жоох юм хүл тушаатай ийм карт байгаад идэг. За тэгэхээр энэ карт ер нь яг ямар утгатай эхлэлийг ядаж жоон тодруулъя. За what's the nine of 9 сава ямар учиртай вэ? За devil карт гарч ирж байна. Ace of Swords. Яг. За тэгэхээр би бол энийг бол маш том анхааруулга гэж хэлнэ. За та бол 24 ондоо бол ингээд жоохон эрсдлээс айгаад ер нь бол хөдлөөгүй те. 23 ондоо би бол яг энэ байдлаараа явах бөгөөд шин зүйлд ч юм уу те гинтийн ийм өөр зүйл рүү одоо магадгүй нөгөө 25 он эхэлж байгаа болохоор энэ зүйлд хөрөнгө оруулалт хийчих гэдэг юм уу те энэ ажлаа сольчих гэдэг юм уу те ер нь бол жоохон юм зүйл гарч ирэхээр байгаа бол та одоохондоо бодож үзхийг зөвлөж байна. Тэгэхээр Nine of Wands бол энэ хүрээ зогсоо гэсэн те ингээ хөлнийх нь энд ийм хаалттай байгаад байгааз. За тэгэхээр энэ хүрээд зогсожороо гэдэг нь эхний 3 дугаар улиралдаа та айхтар ингээд шийдвэр гаргах гээд ах шаардлагагүй. Хэрвээ та магадгүй ажлаа солих ч юм уу те эсвэл болвол одоо хамтрагчаа солих байж болно. Эсвэл шинэ бизнес руу орох байж болно те. Энэ дээр бол маш анхааралтай ороорой гэсэн юм зөвлөгөө карт гарч ирж байна. За devil бол дараа нь ингээд те ажлаасаа гарч болдгоо хамтрагчаа сольж болдгоо дээр нь те ингээд хүлэгдчихдэг энэ бас ингээд те буугаад хүчдэг ийм гуруулаа ийм карт гараад ирлээ. Тэгэхээр энэ бол би анхааруулга карт гэж хэлнэ. За Hierophant карт бол ер нь бол бас энэ ер нь бол сануулга карт буюу тэ энэ бол ийм одоо нөгөө бусад тайрууд дээр бол ийм лам одоо ийм гигантын санууртны карт байгаад идэв шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө мэрэгэн оюун ухаанд буюу найдах гэсэн ер нь бол ийм карт. Тэгэхээр аюу сайн бодож хөдлөх буюу энэ Six of Pentacles те одоо чи хүнд өгч байгаа бол за эсвэл бол чи үнэхээр одоо ажил хийж байгаа бол илүү мөнгө бол одоо хүнд өгөөд хэрэггүй. За дутуу мөнгө чи аваад хэрэггүй ч гэдэг юм уу. Тэгэхээр ямар ч байсан энэ Six of Pentacles карт бол ер нь бол ийм тэнцүү одоо өгч авалцах ийм карт байгаа байхгүй юу. Гэтэл энэ дээр бол Six of Pentacles нэг хүн аваад нөгөө хүн ингээ өгч байгаа ч тэгэхээр та ямарваа нэг зүйлд хөрөнгө оруулалт ч юм уу те хийх гэж байгаа бол энэ анхааруулгыг санах хэрэгтэй. Төлөвлөгөө гаргаарай гэдэг нь одоо 24 оныхоо энергиэр эрслээс жоохон зайлсхийн мөн энд Emperor буюу та маш том ингээд төлөвлөгөөг 24 за 25 оныхоо магадгүй 2 дугаар улирлаас эхлээд те ингээд боловсруулах нь айгүй чухал гэж ер нь бол хэлэх гээд байна. Энэ бол яалтчгүй ингээ анхааруулга байгаа учраас энийг ингээ хэлээд байгаа шүү. За Queen of Pentacles карт бол маш гоё карт те таны мөнгө танд байна. Шинэ боломжууд бол гарч ирнэ. Та бол мөнгөний эзэн те ер нь бол таныг бас ингээд мөнгө ингэж дагаж явдаг. Ер нь ийм бас мөнгө санхүүгийн хувьд бол маш гоё өөрийнхөө ботсон зүйлийг хийх боломжтой ийм байна. За Two of Pentacles энэ бас нөгөө Two of Pentacles 2 Two of Pentacles гарч ирсэн те тасралтгүй бодож байгаа буюу infinitive байгаа. Тэгэхээр яг л энэ тэ түрүүний яриад байгаа 24 оны ирчээрээ гэдэг бол ялцчгүй л энд ер нь бол баталгаажж байгаа буюу яг энэ нөгөө голыг олоод л ерөнхийдөө бол байж ах хэрэгтэй буюу за жишээлх юм бол тэ нэг шинэ ажил байлаа гэж бодъё. Хуучин ажилласаа гаргаж байгаа. Тэр тохиолдолд оноос өмнө шийдгүүгээр оноо дамнж ороод тэрнийхээ дараагаар нэлээд юм төлөвлөгөөтэйгээр шийдвэрээ гаргах ёстой шүү. Ер нь болж өгвөл ямар нэгэн юм шийдэмгийн алхмыг бол эхний 3 дугаар улиралтаа бол хийгээд
эхний 1-р 25 оны эхний 1-р улиралтаа хийгээд бол хэрэггүй байна гэж хэлгээд байна. За Four of Wands карт гарч ирсэн дээ. Тэгэхээр ер нь бол яг энэ эхний үе буюу би бол эхний нэг сар гарна ч юм уу байх магадaltaй. Тэгэхээр энд төлөвлөгөөгөө хийчин энд танд бас тэ боломж гарч ирнэ. Энд бол маш сайн бодох ёстой. За тэгэх юм бол цаашаагаа бол юмс гоё өөрчлөгдөх нэ тэ. За энэ бол Four of Wands карт бол happiness-ийн карт. За дээр нь Ten of Cups сэтгэл санаа маш гоё ингээд тэ emotion чиний ингээд одоо мөнгө санхүүгийн байдал бол яг гоё ингээд цэгцрээд эхлэх сар буюу одоо төгсгөл рүүгээ буюу 3 дугаар сар тэ 2 дугаар сарын сүүл 3 дугаар сарда ер нь бол ингээд сайхан бүх зүйлсүүд шийдэгдээд ирнэ. За тэгэхээр энэ дээр бас нөгөө Temperance карт гарч ирсэн байна тэ. Тэгэхээр энэ хоёр хардаа энэ хоёр ийм нөгөө ийм баавал буюу ийм бөмбөгшигтэй ийм зүйл байгаа. Тэгэхээр энэ зүйлдтэй хит ташуурахгүй одоо энэ баяр баясгаланд хит ташуурахгүй сэтгэл санаа дээр emotional байдлаар бас мөн нөгөө өнцгөн шийдвэр гаргахгүйгээр жоохон ингээ бодож тэгээ өөрийнхөө яг ингээд нэг тийм балансыг олж аваад шийдвэрээ маш зөв гаргах нь чухал шүү гэсэн ийм комент доогоор одоо энэ бол плантэй энэ бол нөгөө шатрын нүүдлээ би яаж хийх вэ гэдгээ бодож штэ. Тэгэхээр хүн болгонд план хэрэгтэй гэдэг ер нь бол энэ дээр харагдаж байна. Тэгэхээр 2 дугаар групп маань ерөнхийдөө бол яг л нөгөө одоо багслаад хэлэх юм бол те гоё хит огцом шийдвэр гаргахгүй 25 он руу гоё гулсаж ороод тэгэнгүүтээ ер нь 2 сараас те 3 сараас эхлээд яг ингээд дараагийн ингээд шатны гоё огцом шийдвэрүүдэд дараагийн шатны шийдвэрүүдэд зүг гаргаад явчих юм бол nice байна. За ингээд 2 дугаар группийн маань уншлагын хүрээд дуусч байна. Нэмэлттэй байгаа буюу яг энэ одоо яг энэ уншлага шиг 2024 оны хайрын төлөв байдал 2025 оны эхний улирлын буюу эхний 3 сарын хайрын төлөв байдал гэж яг ингэж харьцуулсан байдлаар гаргах нэмэлттэй уншлага байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань гишүүнчлэл буюу хаалттай группт маань орж ирээрэй. Хаалттай группийн маань мэдээллийг пэйж болон Instagram хаягаар надаас аваарай. За баярлалаа, баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлага эхэлж байна. 3 дугаар группийн маань unexpected буюу хүлээгдэж байгаагүй орлого гэсэн ашиг ч юм уу те ийм карт сонгосон байна. 3 дугаар группийн маань 2024 онд санхүүгийн төлөв байдал ямар байсан бэ гэдгийг бүгдээрээ картнасаа гаргаж ирсэн. За 3 дугаар группийн маань 2024 онд санхүүгийн төлөв байдал. За Wheel of Fortune, Page of Wands, Temperance, Queen of Cups, Nine of Cups, Six of Swords. За, Three of Swords, Ten of Cups, Chariot гэсэн картууд маань гарч ирлээ. За Unexpected Income гэсэн картны маань тайлбар 3 карт авчи. King of Cups, Five of Cups, King of Swords гэсэн картууд гарч ирж байна. За 3 дугаар группийн маань 2025 оны эхний улиралд санхүүгийн байдал ямар хөө байхаар нэ. За Nine of Swords, Six of Pentacles, Three of Pentacles, Queen of Pentacles, Page of Pentacles. За аргагүй unexpected income байна да гэж. За
The Moon, World, King of Pentacles, Three of Wands. За Devil болон Sun-ыг авчи. За 3 дугаар группийн маань ер нь маш онцлог энерги орж ирж байна шүү. Бусад группийнхаагаа бодвол за картуудаа. За unexpected income болвол миний хувьд 2024 онд буюу энэ жил та бүхэнд орж ирсэн байна гэж бол хэлэх гээд байна. За Wheel of Fortune картаар хэлж байна. Энэхүү карта ямар учиртай болохыг тодруулжээ. За Wheel of Fortune ямар учиртай вэ? Knight of Wands, Queen of Cups. За ер нь бол яг л нөгөө unexpected те. Ер нь бол ингээд хараа хүлээгдээд байсан ийм орлого 2024 онд бол маш гоё ингэж те нөгөө орж ирсэн байна таны амьдралд. За энэ яг амьдралын одоо нөгөө хүрд гэсэн ийм карт штэ те. Тэгэхээр энэ дээр бол ялцчгүй гоё юм энергитэй мөнгөтэй ингээд хүлээж байгаагүй мөнгө гоё орж ирсэн. За энэ мөнгийг бол та бүхний хувьд жоох юм үрлэгэн байсан байна гэж хэлнэ. Яагаад тэгэхээр энд Three of Swords, за Ten of Cups, The Chariot гэсэн энэ гурван карт байгаа байхгүй. Тэгэхээр энэ мөнгө бол мэдээж тэ unexpected байсан болохоор юунд хийж тэ юунд одоо зарцуулах вэ ч юм уу тэ айгүй гоё ингээд нэг шин юм хийчмээр ч юм шиг тэ нэг одоо магадгүй шин одоо цалин нэмэгдсэн ч гэж болно шүү дээ тэ цалин гинт нэмэгдсэн. Тэгэнгүүт ингээд маш их зүйлд үрсэн буюу энд бол Page of Wands яг шин зүйл сонирхох байдаг ч гэсэн хэрэглээгээ маш өндөр болгоцсон гэсэн надад ийм мэдрэмж орж ирээд байна. Тэгэхээр хэрэглээгээ ихсгээд ерөнхийдөө темперамента буюу өөрийнхөө яг ингээд тэ нэг тийм гоё төв зэгийг олж чадсангүй ингээд жоох юм юутагаар одоо ийм одоо спарктайгаар тэ одоо нөгөө одоо нэг ийм сэтгэл хөдлөл маш өндөртэйгээр темперамента та олж чадлаггүйгээр ер нь бол ингээд мөнгөө жоохон үрцэн нь жоохон гарлага нэлээд гарсан буюу Six of Swords те энэ бол таны одоо нөгөө жоохон аз ингээд явсан ч гэдэг юм уу те нэг ийм зүйлээр тайлбарлагдана. Яа тэгэхээр Queen of Cups бол яг энэ дээр давхар гарч ирсэн те. За Queen of Cups энэ дээр гарч ирсэн. Аяганд бол ялтчгүй мөнгө орж ирсэн. Тэ та бол маш өгөөмөр одоо жил байсан хүсэл мөрөөдөл биелсэн үү гэвэл тийм Nine of Cups. Гэтэл энийг бол яг зөв захиран зарцуулж чадаагүй буюу энэ Three of Swords карт маань буруу зарцуулсан тий энэ дээр бол айгүй ингээд ухаангүй хөдөлсөн шүү гэсэн нэг ийм карт байгаад байна. За энэ Ten of Cups. За энэ картад маш гайхамшигтай. Ер нь бол ингээд те unexpected income буюу одоо хүлээж байгаагүй орлого чинь гинт ороод ирэнгүүт юу болсон бэ гэхээр нөгөө те химжээлшгүй сайхан ингээд зарцуулсан магадгүй гэр бүлийнхантайгаа аялсан те өөр шин одоо гоё үнэтэй зүйл худалдаж авсан ч гэдэг юм уу. Ер нь бол жоохон хэрэглээгээ зөв зарцуулж чадаагүйгээсээ болоод ер нь ингээд нэг жоохон хүч суларсан буюу жоохон те хүчээ жоохон алдчихсан гэсэн нэг ийм комент өгнө. За тэгэхээр энд бол те нөгөө Queen of Cups, King of Cups те аль алинд нь ер нь бол эрэгтэйч бай, эмэгтэйч бай гэдэг шиг гэр бүлийн ер нь хүмүүсийн хувьд бол эхнэр нөхөр хоёр бол аль аль нь л айгүй тийм ашиг орлого сайтай ийм байсан гэж хэлгээд байна. За тэгэнгүүт яг ингээд те одоо security буюу яг тэр хамгаалтаа хийж чадаагүй учраас ийм алдагдалч гэх юм уу одоо тий юу ямар их зүйлд мөнгөө өрчвэ гэсэн нэг ийм жоохон трама аваад ерөнхийдөө ингээ 2025 он буюу магадгүй нэг орлого зарлагын харьцааг харсан чинь тий ямар их мөнгө ингээ өрчээвэ гэдэг ийм нэг жоохон харамсалтайгаар
2024 он дуусч байна. Гэхдээ хамаагүй те нэгэнт одоо энэ дуусж байгаа учраас дараагийн онуудад бол дараагийн он буюу 2025 оны эхний 3 дугаар улиралдаа за 2025 оны эхний 1-р улирал буюу эхний 3 сартаа та бүхэн маань энэ зүйлээсээ гарч чадах нэ. За Air of Sword card. За энэ карт те энэ карт за энэ карт эдгээр ер нь бол ингээд те нэг л юм гунигтай карт байгаа те 2024 онд жоохон те буруу ажиллажглаа гэсэн юм гунигтай. Гэтэл энэ дээр бол яг эхний улиралдаа одоо 2025 он бол яг Nine of Swords буюу бас юм жоохон ингээд те нэг юм энэ гунигтай зүйлтэйгээ одоо цуг энэ он руугаа орчих гээд байна. Тэгэхээр энийг би нэг тодорхойлох юм. За what's the Air of Swords? Тэгэхээр яалтчгүй л энэ асуудлаа нөгөө чирж юу руугаа орох гээд байна. Тэгэхээр энэ зүйлийг одоо тавьж явуулах нь айгүй чухал шүү буюу энэ хүн одоо тий энэ дээр харж байгаа тий энэ одоо энэ хэрээнүүд ингээд энэ хүнийг ингээд боож аваад одоо тий баахан ингээд утаснуудаар нүдийг боцсон, гарын боцсон. Гэхдээ нөгөө талдаа энэ хүн яг нөгөө толны ингээд тусгал байгаад байгаа зү тий. Тэгэхээр энэ зүйл бол магадгүй ингээд бодит зүйл биш буюу энэ нэг гуниглаад байгаа зүйлээ тавьж явуулах хэрэгтэй шүү гэсэн ийм анхааруулгатай 2025 он эхлэх нэ. За тэгэхээр хараа энэ зүгээр 2025 оноо та ингээ харж байгаа гэж штэ энэ нэг нэмэлт картуудаа татсан штэ. Тэнгүүд та энийг шударгаар харчих тий. Queen of Swords бол шударгаар харах шудраг юмыг хилдэг ийм карт. Зүгээр энийг одоо энэ зүйлийг те энэ нэг буруу зарцуулсан зардалч гэдэг юм уу буруу зүйлүүдэд зүгээр ингээ орхиод ингээд явуулаа. Энэ асуудлууд байсан уу тийм. Гэхдээ 25 оны эхлэх ийм гоё ирч хүчээр дүүрэн эхлэх хэрэгтэй шүү. Тэгээ угаасаа л одоо яг үгүй санхүүгийн асуудалд орсон уу тийм. Гэхдээ энтэйгээ цуг орчих юм бол дими яг эндээ хаяад одоо тэ 24 ондоо бүх зүйлээ хаяад ийм баатарлагаар эхлэрээ гэсэн ийм анхааруулгын карт байна гэж харж байна. За Six of Pentacles бол та юу хураасан түүнийгээ хүлээж авна гэдэг шиг та хичээж чадах юм бол тэ яг ийм баатарлаг байж чадах юм бол таны ажил бол маш гоё ийм хамтрал өгөөжтэй байна. Дээр нь хамт ажиллаж байгаа баг хамт олонж гэдэг юм уу, бизнес хийж байгаа хамтрагч гэдэг юм уу, те ажилчин гэдэг юм одоо бүх зүйл чинь маш гоё юм хамтрал болоод энэ дээрээс та мөнгө олох. Дахиад те өөрийнхөө одоо гоё санхүүгийн байдлыг дээшлүүлэх боломж гарч ирэх буюу Queen of Pentacles, Page of Pentacles бол яг ийм гоё шин эхлэл буюу таны одоо энэ гарттай энэ зоос барьсан юмхтэй гадаас те алдсан зүйлээ олноо. Битгий ийм гунигтай бай. Тэ юм гэдэг чинь бас ээлж дараатай штэ. Тэгэхээр энэ бол боломж бол гоё гарч ирлээ шүү. За муунд буюу ийм сэтгэл готралтаагаар битгий юм гэж нөгөө тэ доошлоорой тэ энэ ийм зүйлд живж өрөөсө болохгүй шүү буюу 24 оныхоо энэ гунигийг авч 25 он руугаа битгий ороорой. Ерөөсөө шаардлагагүй. Хүн чадна гэвэл чадна, чиний зөв, чадахгүй гэвэл чадахгүй, чиний зөв гэж ярьдаг те. Тэгэхээр энэ зүйл бол энэ хоёр бол яалтчгүй 25 он руу чирж орж болохгүй зүйл бай шүү. За тэгэхээр Devil card нараа Devil card бол энэ чамаг нэг зүйл ингээ удирдах байгаас те. Чиний тархийг удирдаад чи энд жоохон алдаа гаргацсан байхгүй 24 онд. Гэтэл чи энийг гоё юм те саана болгож болно. Санд карт бол тарот картын хамгийн гоё дээд карт буюу аз жаргал, happiness, эрх чөлөө те стан нэрээ одоо элбэг дэлбэг байдал энэ бүх зүйлийн карт байдаг учраас энэ devil-ыг саана болгоорой. За энэ бол World карт бол энэ цикл дууссан 2024 оны 2024 онд нь орхиод шинэ эхлэлийг аюу гоё ингэж тавьж чадаарэ тий. Яг энэ нөгөө удирдуулаад байгаа зүйлтэйгээ цуг
тэ 25 он руу орох юм бол маш онцгүй зүйл байна. За World Card бол цикл дууссан те. Энэ циклийг дуусгачих. Одоо энд Wheel of Fortune гарч ирсэн, энд World гарч ирсэн те. Тэгэхээр энд амьдрал чамд юм өгсөн юм бол яг окей те, жоохон онцгүй байла. Гэхдээ энэ циклийг одоо эхний энэ харамсалтай те, энэ нэг жоохон санхүүгийн алдагдaltaч гэдэг юм. Энэ циклийг зүгээр л хаачих те, байх ёстой зүйл байсан гэж бодоод хүлээж аваад хаалтаа хийгээрээ. Дээр нь чамд тэ ийм гоё саналгач Three of Wands карт бол гоё ингээд ирээдүгөө маш гоё юм эрчим хүчтэй ингэж мэдэрч харж байгаа ийм гоё эрчтэй карт байгаа. Тэгэхээр энэ зүйлийг бол мэдрэх нь аюул чухал шүү. Буюу энэ тараа Queen of Pentacles, King of Pentacles. Дахиад энэ хоёр маань зоосоо эргүүлж авнаа. За энд болохоор тайрын үед те 2024 онд бол яасан? Тайрт ингээд unexpected буюу тайр ингээд хүлээгдэж байгаагүй caps орж ирсэн байхгүй. Энэ нөгөө хүлээгдэж байгаагүй орлогч орж ирсэн. Буюу яг хүлээгдэж байгаагүй гэдэг нь зүгээр яг тэг бодож ирснаас илүү л ашиглахтай байсан гэсэн л ер нь санаа. Гэтэл энд бол бүр ингээд те Pentacles барьсан байгаа байхгүй. Бүр одоо бол жинхэнэ те зөв захиран зарцуулна. Би битээр энэ зүйлийг зөв тийш нэргүүлж одоо жинхэнэ ингээд одоо тэ өөрсдөө одоо хөрөнгө болгож ч гэдэм үү те айгу зөв зөвлөлд зарцуулж ингэж чадна гэсэн юм итгэлтэйгээр 24 итгэлтэйгээр 2025 он маань эхлэх нэ. Тэгэхээр баяр хүргье. Энэ та нар яаж харсан те энэ бол emotional card гэдэг хэвгүй яг нөгөө нэгт магадгүй ингээд сэтгэл хөдлөлийн карт те капсууд бол сэтгэл хөдлөл. Pentacles бол яг ингээд ийм гоё хөрсөн дээрээ буусан яг ийм материалын ертөнц буюу эд баялагын зоос. 2025 он бол боломжоор дүүрэн байх нэ. За тэгэхээр сөрөг бодлыг бол бүгднийг хаяад орно шүү гэдгийг хэлээд 3 дугаар группийнхаа мөнгө санхүү гэсэн юм сэдвийн уншлагыг дуусгаж байна. Та бүхэн яг үүнтэй адилхан 2024 оны хайрын төлөв байдал, 2025 оны 1-р улирлын хайрын төлөв байдал гэдэг уншлагыг нэмэлтээр авахыг хүсэх юм бол пэйж болон Instagram хаягаар орж ирээд мэдээлэл аваад хаалттай группт буюу membership группт маань илсээрэй гэж хүсье. Membership группт бүх нэмэлт уншлагууд маань орж байх болно. 3 дугаар группийн маань уншлагын хүрээ дуусч байна. Баярлалаа, баяртай.